Зандаж шатар ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай засгийн газар. 10 өмнөх засгийн газраас шилжиж орж ирж байна. 38-аас 61 насны 19 сайд, харьцангуй залуу. За сэтгэл дундуур байгаа зүйл бол эмэгтэй сайд нарын хоёрхан байна. За Авбекир гэх мэт үндэсний цөөнхөөс бас кабинет оруулж байгаа сайшаалтай. Тэр нэг зүйлийг хэлэхэд энэ бол Монгол төрийн засгийн газар шүү. Монгол улсын засгийн газар шүү. Аль нэг намын хэвгий явах засгийн газар биш шүү. Ажил үйлстэй өсрөхөж биш, жудагтай хандаарай гэж бүр эхнээс нь захиж хэлмээр байна. Очоод баахан бужигнуулаад намчирхаал халаас илгээ хийгээд авах юм бол ялгуурлан гадуурхсан сайдыг онцолж байгаа огцруулна шүү. Эхнээс нь хэлчихье. Уцаа оролдоод байгаа сайдууд наашаа түр харчих. Өмнөх засгийн газар ардсан нам, ардын нам, хүн намын мөрийн хөтөлбөр 85.9% ижилсэлтэй гэж хэлсэн. Тэгээ энэ мөрийн хөтөлбөр нь үргэлжлээ явах юм байна. Тэгээ энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд яг ардсан намын 8 сайдыг хасаад засгаас гаргасан ч гэсэн энэ томилгоогоор орсон хүмүүсийг бид нар бас эрхийг хамгаална шүү. Монгол төрд бол бас хэтэрхий намчрахаасаа илүүтэйгээр энэ бодлого явахын тулд хүмүүсийг битгий ялгуурлан гадуурхаарай гэж хүсье. Хоёрдугаарт түрүүн тэр сайн зориг гişүү хэлээд байна. Хоёрхан сайд л ажилласан бодлого оруулж ирсэн гэдэг. Ийм байж болохгүй шүү. Бас энэ туван сайд эдэргээд бодлогынхаа юмнуудыг оруулсан хүмүүс өндөө байгаа шүү. Манай одон туяа сайд майд гэдэг. Тэгээ энэ бүхнийг нь одоо нэг өнгөрсөн цаг хугацаанд нь зөв дүгнэд үлдээхгүй өнгөрснийх нь араас тэгээд тэгсэн ингэсэн гээд бас зөв буруу юм яриад байх юм бол би ч гэсэн бид нар ч гэсэн бас адилхан улс төр ярьж чадсан шүү гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайдаас бол асуух гэж байгаа зүйл нь энэ ёс зүйн шалгуурыг та энэ кабинетта хэр зэрэг тавьж байгаа юм бэ? Нэр цэвэр байдлын шалгуурыг хэр цэвэр тавьж байгаа юм бэ? Энэ хоёр асуултанд хариулт авъя. Бас нэг хүсэлт байна. Монгол улс бол парламентын засаглалтай улс. Парламентын гишүүд бол ард түмнийг төлөөлж байгаа. Гэтэл засгийн газрын гишүүд нь цул алтан тэмдэг зүүдэг. Одоо энд байгаа засгийн газрын гишүүдийн ингэр дээр цул алтан тэмдэг байгаа. Улсын хурлын гишүүд яадаг вэ гэхээр 350 мянган төгрөгийн үнэтэй мөнгөн зүлттэй байд. Тэр нөгөө яаж ийн гэхээр цаагаараа алт мөнгөөр ялгаад засгийн газрын гишүүд нь илүү чухал юм байна гэдэг ойлголтыг төрүүлэх тийм шинжтэй. Тэгэхээр энэ бол бэлэгдэл төдий зүйл биш. Харагдц байдал илэрхийлэмж байгаа юм. Тэм учраас засгийн газрын шинэ гишүүдийг алт биш, үнэт металл биш. Тийм ингэрийн тэмдэг зүйлэх ёстой. За минутаа үргэлжлүүлж авъя шүү. Хоёр сайдаас асуулт асууя. Чин бүрэн. За чин бүрэн сайд бол энэ олон зүйл дээр мөнгө сайхан сайдтай маргаж байгааг харсан юм аа. За Эрдэнэ болд гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ одоо та өөрөө сайд болж байна. Та өөрөөсөө утааны сонсгол өдөртсөн. Зовлон бэрхшээлийг мэдж байгаа. Урагшаа харж ажиллаарай. Мөнгө сайхан сайдын бас зөвийг аваад өөрөө шинжилгээ зөв хийгээд яваарай гэж хүсье. Яг тэр энэ бол хүний эрхийн асар хүчтэй асуудлууд байгаа. Одоо ингээл наадмын дараа намар хүүтэрнэ дахиад утааны асуудал чинь болно шүү. Тэр энэ дээр бол бас тэр улсын төсвийн 6% эрүүл мэндэд тэнцвүүлэх ажлыг үе шаттайгаар хийн гэсэн мөрийн хөтөлбөрийг бүр өхөн хатан араас нь хэрэгжүүлж яваарай гэж хүсэж байна. Энэ дээр та ямар сэтгэл үнэмшилтэй байна? Хоёрдугаарт Мөнхбаатар сайд хүний эрхтэй холбоотой асуудлууд, багц хуулийн асуудлууд энэ жил хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр орж ирэх гээд маш олон асуудлуудыг Алтан гэрээ сайд оруулсан. Энэ дээр та энэ бодлогын одоо залгамж холбоог яаж авч явах вэ гэсэн асуултанд хариулт авъя. Тэгээд эцэст нь хэлэхэд бол сая улс ингээ харагдаж байна лээ. Ерөнхий сайд санал тавьсан учраас л би орж ийн гэсэн жүжиг хэрэггүй улсынхаа төлөө хүчин зүтгэж ажиллаарай. Бүгдэнд нь амжилт хүсье. 3 хариулт авъя. За чин бүрэн гишүү хариулт өгье. За Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Ерөн эрүүл мэндийн салбартаа бид зарцуулах энэ төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6% аваачих бол одоо туйлын том зорилго байх ёстой. Энэ дээр бас одоо их хурлын гишүүд та бүгдийн одоо бүрэн ирэх байгаа. Төсөв батлах энэ юун дээр бас одоо дэмжиж ажиллахыг хүсэж байна. За ерөн бас нэг бид байгаа төсөв мөнгөө яаж зөв зарцуулах вэ гэдэг бас асуудал яригдах ёстой. Өнгөрсөн парламент баталсан нэг чухал хууль бол нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хууль. Өнөөдөр Улаанбуурхан даргалт их өндөр байгаа. 6 хүүхдийн амнаас эрсдсэн байгаа. Энэ болгоны цаана энэ даатгуулагчдын мөнгө биш төрөөс гарах ёстой санхүүжилт байх ёстой. Тийм учраас энэ засгийн газарт орвол кабинетийн зарчмаараа ажиллаж ерөнхий сайд болон сангийн сайдуудтай бас энэ асуудлаар нэлээдгүй ярьж хэдүүлээ. Халдварт өвчнөд даатгалын сангаас биш
улсын төсвөөс гарч имчилдэг байх, халдварт өвчин судлалын үндэсний төв гүйцэтгэлийн санхүүжилтээр явдаггүй байх, энэ тогтолцоог би хамгийн түрүүнд танилцуулна л гэж бодож байгаа. Ингэж бид одоо зөв олон нийтийг хамарсан өвчнөд зөв тэмцдэг энэ тогтолцоогоо бүрдүүлж чадвал энэ зүйтэй зүйл болно гэж харж байгаа. Тийм учраас одоо байгаа нөөцийг яаж зөв зарцуулах вэ гэдэг бол одоо бас л их том шатрын нүүдэл болно л гэж харж байна. За Лавгийн Мөнхбаатар гэх шүү. Асуултанд хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За ер нь иргэдийн эвлэлд нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, за энэ одоо арчсан нийгмийн одоо үндэс байгаа. Энэ эрхийг баталгаажуулахад бол төрийн оролцоо бас их чухал байдаг. Энэ үднээс төрийн өөрийнхөө бодлогоо гаргаж хүний хэрэгжилтийг хангах түүний зохион байгуулах үүрэгтэй. Өмнө нь бол хүний эрхийн үндэсний хөтөлбөр гэж одоо баталгаа гаргасан. За энэ боловсруулалтын бол одоо анх чимд багш одоо оролцож үүний ажлын ялбаа хууль зүйн дотоод хэргийн яам дээр одоо ажиллаж энэ одоо хэрэгжилтийг бол хангаж ажилласан. Энэ бол тодорхой үр дүнд хүрсэн юм байна. За үүнийг одоо энэ хөтөлбөр төрөө үндэслээд одоо хүний эрхийн үндэсний хөтөлбөр хоёрыг бол одоо батлан гаргах шаардлагатай. За энийг харин одоо өнөөгийн нийгмийн тулгамдж байгаа асуудал, хүний эрхийг хангахтай холбоотой, замун олон улсын одоо сайн ажлуудын туршлага эдгээр зүйлүүдийг нэгтгэхэд одоо боловсруулж хэрэгжүүлэх ажлыг бол нэн даруй одоо боловсруулж оруулах шаардлага байгаа гэж одоо харж байгаа юм. За гүйцэж хариулъя. За хүний эрхийг одоо зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нь одоо бас одоо тодорхой ажлуудыг хийх шаардлага байгаа. За түүнээс гадна нэгэнд одоо хөндөгдсөн гэдэг юм зөрчилсөн эрхийг сэргээх асуудлыг бол одоо бодлогыг нь бол тодорхой болгож энэ чиглэлээр одоо ажиллах шаардлага байна гэж би харж байгаа. За энэ чиглэлээр одоо нэг дутагдaltaй байдаг зүйл бол одоо хууль зүйн тусалцсан авах асуудлыг бол бас нэлээд бид өргөн хүрээнд авч үздэг. Их зүйн боловсрол олгох энэ чиглэлээр бас нэлээд одоо цогц аргамж авах шаардлага байгаа гэж харж байгаагаа тандалъя. За ерөнхий сайд хариулт өгье. Эрдэнэт гишүүний асуултанд. За Сүхбаатар Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын гишүүд сайд нарт ёс зүйн хариуцлагын талаар ер нь өндөр шаардлага тавьж ажиллана гэж бодож байгаа. Энэ төрийн албаагчийн ёс зүйн тухай хуулийг би бас санаачилж хэрэглэх газрын даргаар ажиллаж явах үеэсээ бас боловсруулж хэлэлцүүлж улсын хурлаар баталсан. За энэ хуулийн дагуу зүгээр би шаардлага тавиад авах биш. Засгийн газрын дэргэд ёс зүйн хороо ажиллах ёстой юм. Ёс зүйн хороо бол төрийн албаагчдын төдийгүй бүх сайд нарын ёс зүйн зөрчил үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Гарсан гомдол саналыг шийдвэрлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх юм зохицуул ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгацсан. За энэгээ дагаад засгийн газрын дэргэдэх ёс зүйн хорооны салбарууд нь төрийн албаны төв байгууллага бүр дээр буюу яамд дээр орон нутагт ч гэсэн байх ёстой. Тэгэхээр нэг авилгагүй. За ерөнхий сайд гүйцэж хариулъя. Тэгэхээр ер нь авилгагүй нийгэм ил тод байдал одоо хариуцлагатай байдал гэдэг бол эцсийн дүндээ ёс зүйгээс эхлэх ёстой. Нийгмийн ёс зүйн хэм хэмжээ алдагдсан учраас л энийг захгүй төр төдих итгэл суларч төрийн нэр хүн дунж төр ард түмний хэлхээ холбоо харилцан итгэл суларч байгаа бол ёс зүйгээс эхлэх ёстой. За ёс зүй сайтай бол тэр альва авилга хэлэх бол альва зөрчилж гисэн багсдаг юм жамтай. Ийм учраас энэ төрийн албаны ёс зүйн тухай хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. За ер нь бүх нийт сайд засгийн газрын гишүүдтэй хандж хэлэхэд энэ цаг мөчөөс эхлээд ашиг сонирхлын зөрчлөөс ангид нэгдүгээр хагцгүй улс орны эрх чигийг тавьж, хоёрдугаар салбарынхаа эрх чигийг тавьж, тэр хувийн эрх шиг бизнес центр бол 20 30 100 дугаар одоо байхгүй байх хэвээр ийм зарчим тавьж ажиллана. Ингэжээж ард олонныхоо итгэлийг олдно. Үүний тулд ил тод байдлын бүх сайд нарын үйл ажиллагаа өмс зүйсэн хүртэл ил тод байх хэвээр.